Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрвөсгийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөтөлбөрийн хүрээнд төр засаг нь иргэд баялаг бүтээгчтэй бүх талаар дэмжиж хэрэгжүүлэлт нь нээлттэй, бодлого нь тодорхой, санхүүжилт нь хүртээмжтэй, төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоо, төр хувийн хэмжлэлийн түншлэлийг дээд зэргээр сайжруулахаар хичээн ажиллаж байна. Монгол Улсын ерөнхийлөгч хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг шинжлэх ухаанчаар хийнэ гэж зарласны дагуу эрдэмтдийн зөвлөлд байгуулагдаж, эрдэмтдийнхаа заавраар өнөөдөр олон улсын болон Монголын туршлаган дээр тулгуурлан үндэсний хөдөлгөөнийг шинжлэх ухаанчаар хийхээр ажиллаж байна. Мөн нөгөө талдаа хүнсний хувьсгал мэргэжлийн холбоонд 20 гаруй салбарын төлөөлөлүүд ажиллаж байна. За мэдээж давсны холбоо, өндөгний холбоо, махны холбоо, газар трейдингийн холбоо, 28 төрлийн холбоо тухайн салбар бүр дээр гарч байгаа асуудлуудыг нэг дор цуглаж бид нар төр засагт уламжиж цаашдаа энэ салбарынхаа асуудлаа шийдвэрлэж ингэж зохион байгуулалтанд орж ажиллаж байна.